За энэ удаагийнхаа хичээлээр би та нартай дэгээ зүгээр бондгорыг хэрхэн яаж гаргахыг зааж өгөх гэж байна. За би энэ малган дээрээ ингээд гаргасан байгаа. За энэ бондгор маань маш хөөрхөн цэвэрхэн бөөрөнхий болж гарч өгдөг. За бид нарт дэгээ зүүх хэрэгтэй. За би энэ малган дээрээ бондгор гаргах яг энэ хэсэг дээр ирсэн байна. За ингээд бондгор гаргах гогцоон дээрээ бид нар ирлээ. За миний энэ дэгээ зүү болохоор 3 номерих. За энэ маань бондгор гаргах гогцоо маань. За энэ зүгөө жоохон түлхэж өгөн, тэгэхгүй л энэ маань суугарч магадгүй. За ингээд авлаа. Тэгээ зүгээр энийг гогцоо үсгчлээ. За одоо эндээс бид нар 3 гогцоо авч өгнө. 1 2 3. За одоо зүгээ ороолоо. Эргээд ийшээгээ хийлээ. Татаж гаргаж ирлээ. Эхний ганц гогцоог ингээд татаж гаргаж ирнэ. За дараа нь үлдсэн 2 гогцоогоо хамт авна. За ингээд л орхиод байна. За энэ маягаар бид нар 5 ийм 4 баг нь үсгээд энэ дээрээ энэ 3 гогцоо бид нар хамгийн анх авсан байгаа шүү дээ. Энтэйгээ нийлээд 5 ийм гогцоо дэгийн зүүндээ үсгэж өгнө. За ингээд зүгээ ороолоо, ийшээгээ орууллаа, татлаа. За ганцхан гогцоогоор ингээд татаж өгнө. За дараа нь үлдсэн 2-ыгоо ингээд нэгтгэж өгнө. За ингээд 3 болчлоо. За одоо 4-тгээ авъя. Эхний нэгийг авлаа. Дараа нь 2-ыгоо 1 болголоо. За ингээд 4-тг нь. За хамгийн сүүлчийнх нь. За ингээд бид нарт нийт ингээд 1 2 3 4 5 ингээд 5 баг нь үүссэн байна. За одоо ингээд бүгднгийн 1 болгож өгнө. За бүгднгийн 1 болгочлоо. За одоо энэ зүүн талынхаа энэ зүг сугалж авна. За одоо энэ ард тал руугаа явна. За тэгэнгүүтээ энэ гогцоо энийгээр 1 гогцоо оруулаад татаж өгөөд энүүгээрээ гаргаж ирнэ. За тэгэнгүүтээ дахиад 1 оруулаад татлаа. За одоо ингээд болчихж байгаа гэсэн үг. За ингээд өргөлжлүүлээд нэхнэ. За ингээд энэ бондгор маань ийм гоё. За би дахиад харуулъя. За ингээд нэхэх зүйлээ өргөлжлүүлээд явна. Өргөлжлүүлж яваад 1 2 3. За энэ 4-дгээр энэ бондгор маань гарч өгнө. За одоо бас анхаарал таараарай. Бондгор гаргах гогцоон дээрээ ирлээ. Зүгээрээ 1 татлаа. За энэчнээс 3 гогцоо авна. 2 3. За одоо зүгээ ороолоо. Инглээ. Эхний гогцоогоо нэхлээ. Дараагийн 2-ыг хамт. За зүгээ ороолоо. Ийшээ орууллаа. Татлаа. Эхний 1-ийг гаргаж ирлээ. Дараагийн 2-ыг хамттан 1 болголоо. За ингээд 1 2 3 нийт 5 баг нь үсгэн. За нэхлээ. 2-ыг 1 болголоо.
дөрөвдөх нь, за тавдах нь. За эхний нэг баг нь бол 3 гогцоогоор үүссэн. Тэрийг нийтэд нь тоолж 5-даа оруулна. За ингээд 5. За одоо энэ 5-ыгаа 1 болгоно. За тэгэнгүүтээ одоо энэ зүүгээ суглаад аргашаагаа явж өгнө. Аргашаагаа алиг татаад байгаа юм бэ гэхлээр энэ гогцоо гаргаж авсан тэрний дөнгөж энэ лөө ингээд татаж өглөө. Шууд ийшээгээ орууллаа. За нэг ингээ гогцоо үсгэлээ. За ингээ болчихж байгаа. Ингээд үргэлжлүүлээд нэгнэ. За ингээ үргэлжлүүлж нэгж хагаад дахиад гаргаж өгнө. За гогцоо үсгэх, бөмбөлөг үсгэх энэ гогцон дээр ирлээ. 1 2 3. За энэ маань болохоор эхний баг нь гэж тоологдож байгаа. За зүгөө ороолоо. Ийшээ хийлээ. Эхнийхийгээ нэхлээ. Дараагийн хоёрыг 1 болголоо. Гурав, дөрөвдөх нь, тавдах нь. За ингээд 5 энэ зүгээ сугалж өглөө. Бүгднгийн нэгтгэлээ. За одоо аргашаагаа яваад энэ рүү оруулж өгөөд зүгээ нэг гогцоо ингэж үсгээд энэ хоёрыгаа хамтд нь 1 болгоно гэсэн үг. Дуусчаад дахиад нэгийг 1 гогцоо үсгээд за ингээд үргэлжлүүлээд нэгж байгаа зүйлээ нэхэд явна. За ингээд энэ бондгорууд маань ийм болж харагдана. Ийм гоё цэвэрхэн болж өгдөг. За ингээд хаана одоо ийм гоё л хийхий тэнчэнэ. Ийм аргаар энэ бондгороо гаргах нэ. За ийм гоё ганган нэгж байгаа бүтээлийг маань чимэж өгнө. За би өмнөх хичээлээрээ бас энэ малгайныхаа энэ гоёлуудыг бас хэрхэн яаж гаргахыг зааж өгсөн байгаа. За ингээд энэ хичээлээрээ та нар маань дэгээ зүүнний бондгорыг яаж гаргах вэ гэдгийг сурлаа. За давтаж харуулъя нэгийг.
За та нартай амжилт хүсье. Дагаад нэхээрээ